Цануу энерл твэнэвэ миний бичлэг гүйцэж байгаа та бүхэндээ өглөөдөр орой мэндийг хүргэе. За та нар дөрмийн дагуу гарчгнаас харсны дагуу би ингээд чөтгөрийн ангуучдыг дүгнэх нь жашин зүгээр ингээд нэг тэдэс тэд оноо тэдний нинийн таалагддаг гэж шууд энэ тайлбарлаад явнаа л гэсэн үг. За шууд тайлбарлаа явъя. За хамгийн ихний хүн бол Танжиро заяа. Танжирод би тэгж нэх айхтар амар их туртай бол биш заяа. Тэгээд нэх айхтар тэгж юу нь бол гоц гойд юм бол байхгүй. Энэ нь Танжирод бол нэг 10-аас 5 оноо заяа. Тэгээ битгий намаа за энэ бол хүмүүний хувийн бодол шүү. За энэ 5 оноо заяа. За дараачих нь бол Незуко заяа. Камада Незуко. Незукоос хөөрхөн заяа. Гэхдээ над Незукогийн гоё өсөн таалагддаг, нүдэн таалагддаг. Тэгээ гоё над хувцсан таалагддаг. Энэ бол гайгүй учраас Незукод бол 8.2-ыг өгчий. Хөөрхөн. Угаас энэ бол хинч цаанал зөрөлдөхгүй байлгүй дээ. За Зенитсүү ч нас гайгүй гоё нүдтэй. Чөтгөрийн ангуучны баг хүмүүс нэр гоё нүдтэй гэдэг тий. Тэгээ Зенитсүү тэгээд өөр гоё хурц өнгөтэй. Зенитсүү тэгээд өөр хурцтай. Тэгээд өөр юм байхгүй. Тэгээд Зенитс би нэг амар их туртай биш нэг 6 оноо өгч дээ. За Энэсгүй бас хөөрхөн зөө гоё өстэй, гоё нүдтэй, бас хүчтэй. За Энэскүүд бол нэг 7 оноо өгч зөө. За манай ингээд гол дөрүүд маань дууслаа. За одоо шууд хашираа дүгнэ зөө. За хашираг бол хамгийн өмнө хүчтэйгээс нь эхлээд энэ бол чулууны хашираг гэмэ. За чулууны хаширч нь би нэх амар их бас дэмждэггүй мас нэг гайгүй. Тэгээд магтчмаар юм гэвэл хүчтэй. Тэгээд болов өөр юм байхгүй. Хүчтэй. За би юм чулууны хашираг хэмжээний дэмждэггүй болохоор 2 оноо өгч зөө. Битгий над уурлаад би угс нэг хахад дэмждэггүй зөө. За тэнгуүтээ дараа саними зөө салхины хашираа. Саними ч нугасаал тэгэл гоё өстэй, гоё нүдтэй, хүчтэй, хурдтай. За саними бол гайгүй зөө. За санимид нэг 7.9 хүчтэй 8 гэхээр арай л хөрөхгүй байна зөө. За боно буюу манай игросан. За гэрсэн буюу могоны хашираа. За могоны хашираа маань бас дайггүй зөө нэлээд бас мицрүүтэй нэлээд бас тогтцдог зөө. За абонач нас дайггүй гоё нүдтэй, могоотой, алчи өрнөөртөн зогтдог гэдэгхгүй тийм. За боноид бол нэг 7.59 хүчтэй байдал 7.9 зөө. Дараа нь гёмэ. За гэмэ буюу усны хашираа. За усны хашираа бас дайггүй гоё нүдтэй. Тэг нэг тийм энгийн байх үеийн хөөрхөн гэдэггүй тий. За усны хашираа бас гайгүй 7.9 зэвэр 7-гийн тон дуртай машин зөө. За одоо ингээд дүнхээс өмнө та нартай нэг юм хэлжээ. За одоо ингээд яг би анх ингээд хүчтэйгээс нь сул руу ингээд шууд дүгнээд явъя гэсэн та нар жоохон энэ дээр нь жоохон санал зөрүүлдэж магадгүй наадах чинь энэс илүү хүчтэйг нэлээд санал зөрүүлдэж магадгүй яг хүчний яг ингээд бод ингээд аним дээр бол яг хамгийн хүчтэй дүрмийн дагуу чулууны хашираа, дараа нь салхины хашираа, дараа нь могоо хашираа, дараа нь усны хашираа. Дараа нь яг усны хаширгаар хэн орд юм бэ гэвэл мицэр ордог байхгүй. Хүмүүс ингээд боддог мицэр ингээд амар хүчгүй ингээд бараг ингээд хамгийн сүүлд ордог гэж боддог байхгүй. Мицэр чи ингээд чөтгөрийн ангуучтай бол ингээд цор ганцаараа ингээд тэмгээ гаргасан эмэгтэй хүн байхгүй. Цор ганцаараа эмэгтэй юм чөтгөрийн ангууч гэсэн үг зөө. Бас ингээд энэ бараг л ингээд хамгийн түрүүнд гаргасан хүний тоонд бас багтдаг байхгүй юу. Мицэрийн ганцаараа тийм байхгүй. Юу нь бол ингээд чөтгөрийн ангуучийг тэмдэг гэдэг нь яг тэр хүн яг юм ингээд хашираа болоход бүрэн ингээд болсон байна гэж үзээд тэмдэг нь гарч ирдэг. За яг үлдсэн шинэбу тэнгэн яг энэ хоёр бол яг юм тэмдэггүй ч гэснээр хүчтэй ч гэсэндээ ер нь бол тэмдэг нь гарч ирээгүй тэмчээс заримдаа ингээд хүмүүс дуу авааны хашираг ингээд мицэрөөс илүү хүчтэй гэж боддөг юм билээ. Энэ бол худлаач ихнэ шинэ бүрийн яг ийм шүү гэж танартай хэлье. За дараагийнх нь мицэрээ. За мицүри бол угаасаа дүрмийн дагуу хөөрхөн гоё өстэй, гоё нүдтэй, хөөрхөн инээдэг тэгэл идж байгаа бүх юм нь хөөрхөн. За мицэрээд бол нэг 9 хүч зөө угаасаа амар хөөрхөн зөө. За дараа нь бол тэнгэн зөө ингээд дуу авааны хашираа. За дуу авааны хашираа ч гайгүй зөө. 7.9 хүч зөө мөн адилхан 7.9 зөө. За шинабу би шинабуд бол угаасаа амар дуртай. Шинабуд бол угаасаа 9.5-ыг өгчий. За ингээд өрнө бол ингээд чөтгөрийн ангуучийн дөрүүдийн ингээд юм бол дурдлаа. Гэтээ одоо ингээд 2 хүн дурч. Үүний хоёрт би ингээд амар дуртай байхгүй ингээд канагаа мэднэ хэсэг нар ингээд энэ хүн канад би бас амар дуртай. За
За Канавч нас амар хөөрхөн. За Канавыг баг ингээд 9.9 өгч зав ингээд амар хөөрхөн ингээд тайлбарлахын аргагүй амар хөөрхөн зав. За хоёр дахь нь хинбэ гээл Кана ингээд угаасаа энэ Шинобугийн ихчин төрсөн ихчин зав. Энэ хэдийн ингээд өмнө хашираа байсан. Тэгээд юу нэл амар хөөрхөн эндээ бол ингээд чөтрийн онгоцын хамгийн хөөрхөн дүр гэдэг хүмүүс ярилцдаг юм билээ. Угаас хамгийн хөөрхөн энэ дээр бол угаасаа 10-аас авыг надад л өөр ингээд ямар ч арга байхгүй 10-аас 10. За ингээд чөтрийн онгоцны дүрийг ингээд юу нэл хэллээ. Тэгээд тэр дараагийн бичлэгтэр хэрэг илүү олон хүнийг ингээд тэгээчээ гэх юм бол бас part 2 гэж доор бичээрэй. За ингээд өнөөдөр бичлэг маань ингээд арай дуусахгүй. Та нар яг ингээд дууснаа гэж бодсон уу? Дуусахгүй гэхгүй. За одоо яг юу ярих вэ гэвэл энэ тоглоом байгаа шүү дээ. Энэ тоглоомоор ингээд хүмүүс ингээд өөрөө тохиолоо гаргаад ингээд зураг ингээд нэг тийм кино гэдэг да нэг геймер дүү нэг кино гэдэг та хэрэг ийм кино хийвэл хэрэг үзэх хүн байна уу? Тэгээ түрээ үзэх хүн байвал би бол хин хэдэн оны гэсэн бол нэг хэдэн анги оруулна ямар кино ихээс шалтгаалаад юу нь бол тийм хэрэг энийг хэрэг үзэх хүн байна уу? Хэрэг байх бол зүгээр ингээд доор бичээрэй. Би бас нэг пост оруулчихна за ингээд үзэх хүн байна уу? Хэрэг тэгэхээр оруулмаар байвал аль киног хийх вэ гэдэг юу нь бол хин хэрэг ганц хүнд ч болохоо зориулаад юу нь бол кино хийнэ. За тэгээд тийм байна. Кино энэ дээр танаас тань шинэ мэдээ тээ. Би TikTok нээсэн зөө. Миний TikTok-ыг та нар хүсэх юм бол дагаарай зөө. Энэ зөө. Миний бас гайгүй. Гэтэ би TikTok дээр нэг амар их бичлэг оруулдаг шүү дээ. Нэг хайдаал нэг бичлэг оруулдаг шүү дээ. Ингээ YouTube дээр ихийг бодвол зөө. За нэг тиймэрхүү байна зөө. Удахгүй би ингээд олоо гүтнэ ингээд би амар амжихгүй яваад байна. За яг тэгвэл ингээд шалгалтууд болоод ингээд амар завгүй. Яг нэг өдрийн олоогоо хөтлөнө зөө. Тэгээ би нүс бох арга нь хуваалцнаа зөө. Нэг завтай өдөр зөө. Ойр жоохон ингээд завгүй байгаа зөө. Ойр тэгээд би сургууль авчлаа ингэж явдаг гэж ер нь хоёрт нэлээ хуваалцнаа зөө. Тэгээ та нар ингээд ойрд ингээд биний ингээд надад ямар ч нэг бичлэгийн юм санаа авчихгүй заа. Тэгээ та нараас нэг бичлэгийн санаа байлаас комент хэсэгт бичээрэй заа. За одоо яг сая дуусгах жахт нь би ингээд пах юм танилцуулсараа дуусч байч. За баяртай. Тэгээ миний бичлэг таалагдсан маань та нар лайка дараад, саба дараад тэгээ ер нь бол хэрэг ингээд үнэхээр хэмжээний таалагдаад миний бичлэг дараагийн бичлэгийг цаг алдахгүй үзхийг хүсвэл миний яг надаа энэ байгаа хонхон дээр дараараа хонхондод нарах юм бол та миний бичлэгийг шууд оруулангууд та цаг алдахгүй үзэх боломжтой. Тэгээд баяртай. Үүнээр тийм нэг ганцхан танилцуулъя дууслаа зөө. Ингээд миний нэр нэг жилийн ой болсон байсан. Нэг жилийн ой маань баг ингээд хэдэн сараар бүр өнгөрцөн байсан. Тэгээ нэг жилийн ой гэхэд яаж тэмдэглэх үү гэх юм тач нэг гоё байна зөө. Нэг жилийн ой юм тач тэмдэглэнэ зөө. За нэг тиймэрхүү байна. Тэгээд түр нь бол тийм байна. Одоо баяртай сая дуусгах яах нэг жилийн ой мөг пах юмчлаа баяртай. Ямар бичлэг оруулмаар комент хэсэгт бичээрэй за. Баяртай.